Сайн байцгаана уу? Трейлер хаус суугаас мэдчилж байна. Энэ сард манай сууг 2025 онд гарсан трейлер жанрын киноны товчлыг өргөж байгаа. Өнөөдөр Өмнөд Солонгосын No Parking хэмээх гэмтэргийн сэдэвтэй трейлер кино хөрөхээр бэлтлээ. Найруулагч Сон Хён Вугийн найруулсан киноны гол дүрүүдэд жүжигчин Рю Хэн Кён, Ким Ро Ханаар тоглолжээ. Киноныхын бид офисын ажил хийдэг өмнө нь гэр бүл зохиож байсан ч бүтээгүй салсан төрөөсийн байранд ганцаараа амьдардаг 30 настай О Ёны гэх эмэгтэйтэй танилцсан. Тэрээр нэгэн дизайны компанид төслийн зохицуулагчаар хөлсний гэрээгээр ажиллаж байгаа нэгэн бөгөөд ажил болон түрээсийн байрныхын хоорондох зай холтол үргэлж харанхуй болсон хойно гэртээ ирж ирэх болгонд нь түүний машинаа тавьдаг зогсоолыг хөршин машиныхаа бүхсээр үргэлж хааж тавьсан байдагт нь ундууцаж бухимдангаа шүргэх шахуу юм болж машинаа байрлуулж тавьдаг. Оёныгийн ажлын газрын менежер төслийн багийн удирдагч Ким Жангвон гэгч Оёныг их сайн хандах бөгөөд хэрвээ энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал түүнийг ажилд авч компани төв салбарт шилжүүлнэ гэж амлаж орой багаараа гарч жаахан суун та 90 нэзтэй гэж өрхөд Оёны тэгэлгүй явахыг мэн зөвшөөрч менежер Кимд талархал илэрхийлнэ. Оройн дуудлагын жолооч дуудаад гэрлүүгээ харж явхад ээж нь залгаад танаа дарах чинь чамд нэг л өөр хандаад байгаа шүү. 10 жилийн өмнө чамд яг ийм зүйл тохиолдож байсан. Дарагтайгаа суугаад яалаа даа чи. Салалтаар л дууссан биз дээ. Ээж нь ахаад охиндоо тийм зүйл тохиолдосоо гэж хүсэхгүй байна гэх зэргээр ярьдаг. Ярьж дуусаагүй байтал Ким менежерээс түүнд орой ирсэнд баярлалаа. Хөвгөлтөө байсан шүү гэх мессеж ирж Оёныч сүртэй юм бодлогүй. Боловсон загнаж хорсон баярлаа гэж хариуж бичдэг. Тэгээд явсаар гэртээ иртэл өнөө хөршин ахаад л зогсоолыг нь бүхсөөрөө хааж машинаа тавьсан байх бөгөөд дуудлагын жолооч тэр давчуу зайгаар машиныг нь тавьж чадахгүйгээд яваад өгнө. Тэгээд Оёны тэр машины жолооч руу залгаж машинаа халдуулахыг боловсон маягаар гуйх бол машины эзэн эмэгтэй харанхуй шүн болсон хаагуур залглаа хэмээн уралсан ч машинаа халдуулахаар гарч ирдэг. Бөөн уур болсон эмэгтэй гарч ирээд багтахаар л харагдаж байж та өөрөө машин барьж чаддгүй юм уу гэд ундууцах бол Оёны туршлагатай дуудлагын жолооч сая багтахгүй гэсэн юм а та үргэлжлэнд машинаа буруу тавьж миний машин цаад болдог гэхэд үргэлж гээд байхгүй шүү. Би энд хаяал ингэж тавьдаг. За одоохон холдлоо. Машин тавих зай байхгүй юм шиг юу сүртэй ингэж өглөн машинаа холдуулснаа Оёныг чи чинь уучсан юм уу? Би чамайг цагдаад бэлэгдэхгүй гэхдээ хөршүүд юм чи хоорондоо эвтэй бай. За юу гэж хэлчихгээд ширв татаад гэртээ орно. Маргааш нь Оёны бас л оройтож гэртээ ирэхдээ нөгөө эмэгтэй машинаараа битгийл тагласан байгаасаа гэд гартал таглаагүй байх ба баярлаад машинаа тавьчихад гэртээ орох гэтэл өнөө хөрш эмэгтэй жаахан балгачихсан салсан нөхөр нь бололтоо нэг хүнтэй утсаар ярьж чи яаж миний утсыг олсон юм? Хэрвээ мал чинь хүм мөшгөж мөрдөөд байгаа юм уу? Намайг 50 орхилдоо болохгүй бол цагдаа чамайг мэдэгдэн шүү гэж ярилцахыг сонсно. Тэгээд унтаж амрах гэж байтал Ким менежер түн рүү хэсэг хамт сууж юм уу гэх зэрэгээр мессеж өчгöd Оёны тоолгүй орхиж унтах бол маргааш нь Ким менежер түнтэй таарлахдаа өөр хүн рүү бичих гэж байгаа тань руу андуураад битсэн байна лээ. Та элдвээ юм бодоогүй үсттэйгээд хөргөлжлээд машина засарт өгчихсөн байгаагаа хэлж хэдэн өдөр гэртээ арих замдаа намайг хөргөөд өгөхгүй биз гэж гуйдаг. Тэгснэ яг явах болоход өөр газар очихыг хүсч тэнд нь хүргээд өгтөл менежер Ким утсан дээрээ хөгжим тавьснаа Диорын удаа бэлэг гарган ирж удахгүй таны төрсөн өдөр болох юм байна лээ. Урдчлаад бэлгийг тань өгчих гэхэд Оёны та үүнийг өгөх гэж надтай цуг явсан юм уу гэж асуув. Харин Ким менежер Оёныг ажлын шугамаар анх танилцсанаас хойш 10 жил болж байгааг хэлж хан шиг ийм сайхан бүсгүн араар тавьж байдаг хогийн гар юм даа гэж салсан нөхрийг нь муулаад та одоо хин нэгэнтэй уулзаж болцож байгаа юу? Би таныг харах бүртээ дулаахан сайхан мэдрэмж авдаг. Би танд 40-40 удаа онцгой анхаарал тавьж өөрийгөө ойлгуулсан. Таныг намайг ойлгосон гэж би бодсон гэд олон юм ярих үед Оёны дургуцаж машинаа хөдөлгөн явах болно. Харин энэ үед нэгэн эрэхтэй хар цүнхнээс том төмөр төгжигч бах аван цүнхээ машины доогуур түлхчихэд Оёныгийн байр руу ордог. Тэр эрэхтэй Оёныгийн машиныг хааж тавьдаг өнөө хөрш эмэгтэй хонхыг дарж онгойлгох үед нь дайран орж түүний хэрцгийгээр зодох болно. Яг л ээжийнхэн сануулж байсан шиг зүйл болсонд гомдож уйлсан Оёныг гэртээ харих замд үл хөдлөлийн газраас салгаж түрээсээ өргөжлүүлэх хэсгийг нь асууж ойрын хугацаанд хариугаа хэлээрэй гэж сануулan улам стресстүүлдэг. Хөршийнх нь гэрт дайрж орж исэн хижээл насны эрэхтэй түүний салсан нөхөр байх бөгөөд Оёныг гэртээ ирэхэд дахиад л өнөөх машин зогсоолыг нь хаасан байдаг тул стрессдсэн Оёныгийн уур нь хурч өмнөхөөсөө өөрөөр харьцахаар шийдэж нэлээд ууртаа дахин залгах үед хөршийнх нь нөхөр хоож өнгөгч утсыг нь аван дүнтэй ярьдаг. Тэгээд машиныг нь холдуулахаар гарч иртэл өнөөдөр болж өнгөрсөн бүх зүйл стресстэн уурж бухимдсан Оёны байнга машин хааж тавьдгаа болмоор юм хүнд гай болсон машинч зогсоол тавьчихж чадахгүй эргүү малнууд новш гэх зэрэгээр хараал урсган хамаг үгээ хэлж зүгээр л машинаа холдуулаад өг гэхэд хоожоо машиныг холдуулчихад бууж ирэн
та хүн бүртээ ингэж муухай харьцдаг уу гэж асуухад оюуны зүгээр л машина тавих ёстой зайд нь байрлуулчих бол ийм асуудал үүсэхгүй ойлгох ёстой гэд нөгөө эмэгтэйд би олон удаа хэлсэн машина зогсоол зөв тавьж бай гэд таач бас дамжуулаад хэлчихээрэй гэдэг. Харин хожун түүнийг машина тавиад буугаад гэртээ ортолно ширтэж зогсох болно. Хожун буцаж ороод шар аргууж салсан ихнэрийнхээ утсан дээрээс өөр эрэгтэйтэй цуг дотн ахуулсан зургуудыг үзэж сэтгэл нь урагдаж байгаа мэдрэмж аван чи дараагийн ирээ их хурдан олсон байх шүү. Надтай биш тэрнтэй сайхан жаргалтай байхыг хүсэж байгааг илүү. Ингээд л надаас зүгээр яваад өгнө гэж бодсноо гэд босчрон өнөөх төмөр багжаараа түүнийг зохиж алах бол. Маргааш нь оюуныгийн менежер Ким дүн рүү ахаад л орой завтаа юу гэж бичин ядаргай болох бол орой гэртээ хараад машина тавьчихад орох гэтэл хожун араас нь дуудаж та өчигдөр орой надтай бүдүүлэг харьцсныхаа төлөө уучлалт гуйх ёстой. Та ганцхан үг хэлэхэд л хангалттай. Заримдаа ганцхан буруу үг үйлдэлээс болж бүх зүйл буруу иргэдэг юм шүү гэхэд оюуны би яасан гэж танаас уучлалт гуйх юм зүгээр л машина тавих ёстой газарт нь зөв тавихад л болно. Тэгвэл бидний хооронд иймэрхүү асуудал үүсэхгүй шүү дээ. За баяртай гэж хэлээд орох бол хожун түүний араас хараад үлддэг. Гэртээ ороод ээжтэйгээ уцаар ярангаа том өрөөнийхөө хөшгийг хаатал хожун доор нь хараад зогсож байдаг. Оюуны айсандаа бүх гэрлээ унтраагаад дахиад очиод хартал тэр байдаггүй. Амралтын өдрийн өглөө ажлынхны газрын хүн залгаад ажил дээр яаралтай нэг юм хийх хэрэгтэй болчихлоо гэд оюуны тэлж оюуны ч ажил дээр очиод хэлсэн зүйлийг нь хийх бол энэ ажлыг менежер Ким заавал таныг явуулж хийлгэрэй гэж даалгасан болохыг ажлынхны газрын эмэгтэй түнд хэлдэг. Яг энэ үед Ким менежер гарч ирэн та амралтын өдрөөр ажиллаад л үнэхээр ажилсаг юм аа. Нэгэн тэнд таарсан юм чинь хоёулаа хамт хоол идэх хөөхөд оюуны би өнөөдөр гэр бүлтэйгээ ээжтэйгээ ав гахтайгаа уулзах ажилтаа гэвэл Ким менежер тэгвэл дараа нь болъё доо гэж хэлнэ. Оюуны бараг зүхтаах шахуу ажлаасаа гарч машиндаа суугаад явах гэтэл Ким менежер араас нь гарч ирэн та яагаад намайг ойлгохгүй байгаа юм? Би хэдийгээр их нэртэй ч гэсэн ажил гэсээр байгаад ямар ч дотн харилцаагүй ганцаардмал болсон хүн. Би өөр хинтэй ч биш зөвхөн тантай л хамт байхыг хүсэж байна. Би таныг манад ажилд орох үед л тантай ахин уулзнаа хувь заяа гэж бодсон гэд Дими Балайм ярихад оюуны би танд шулуухан хэлээ. Та надад таалагддаггүй. Бид цэвэр ажил хэргийн шугамар л холбоотой хүмүүс гэж хэлэхэд ч Ким менежер ойлголгүй үргэлжлэн олон долоо юм ярихад оюуны шууд машина хөдлөн явдаг. Тэгээд хөнгүү газарт очиж хэсэг тайвширч байгаад гэртээ иртэл Ким менежер таксигаар тэдний гэрийн гадаа ирэхийг оюуны харна. Ким менежер түүнийг аяархан дуудаж дараа нь утас руу залгаж би тантай хамт байхыг л хүсэж байна. Надад боломж олгоочтой. Би таны төлөө бүхнийг хийн. Байнгын ажилтнаар ажил тавна, байр машин авч өгнө, компани хувьцаа өгнө гэж хэлэх бол оюуны би танд хэлдгээ хэлсэн. Наадвалч надад хэрэггүй. Одоо бол та манай хаягийг яаж мэдсэн юм гэхэд Ким та намайг харж байгаа юм уу? Ээжтэйгээ цуг байгаа юм байна. Та гараад ир би ээжтэй тань танилцъя гэж улам дэмэрхэд оюуны уцаа тасалдаг. Ким менежер оюуны гэртээ байгааг мэдэж гарч иртэл гэрийнх нь гаднаас явахгүйгээд зогсож байтал хожун машинтайгаа гарч ирэх бөгөөд түүнээс оюуныг хайж явна гэж асуухад Ким "Тэмээ та түүний ав гах байх нь өнөөдөр ав гахтайгаа уулзна гэж байсан. Хоёлаа танилцъя. Хамт дээшээ орох уу" гэхэд хожун "Миний ойлгосноор тэр танаас зайгаа барьж зүхтааж байгаа. Та ч уужчихсан юм уу да. Орой өдөж хүмүүс унтаж амарч байхад чимээ шугаан гаргаад яхав. Өөр тийшээ очиж ярилцъя суучих" гэхэд Ким менежерч тэгээ зайдуу газар очиж ярилцъя гэж суугаа явна. Тэгээд тэд зайдуу газар очиж ярилцах үед Ким менежер өөрийгөө 18 тэрбум фоны үнэтэй том байшинтайгаа хэлж оюуны тэнд жаргалтай амьдрах болно гэх бол хожун түүнээс гэр бүлтэй эсхийг нь асууж мэдэнгээ оюуныгийн өнөөдөр түүнийг таксигаар ирсэн ийшээ ирсэн хинч хараагүй мэдээгүй зэргийг олж мэдээд машиныхаа арын тэшийг онгойлгон өнөөх төмөр багж авах бол Ким менежер түүнээс юу хийдгийг нь асууж цэвэрлэгчээр ажилтгийг нь мэдээд би танд өөрийн гэсэн цэвэрлэгээний компани байгуулахад чинь туслая гэхэд хожун "Хэрэггүй. Би чамшиг шимэгчдийг энэ хорвоогоос цэвэрлэх ажил хийдэг юмгээд түүнийг зохиж унгаад тогны утсаар хоолойг нь боон чамшиг ийм мөнгөөр зодож таарсан эмэгтэй болгоно өөр юм болгодог. Мөнгөөр бүхнийг худалдаж авч болно гэж бодсон хамраас өгсөн юмнуудаас болж над чиг энгийн хүмүүсийн амьдрал сүрдэг юмгээд амийг нь хороох болно. Харин энэ үед Ким менежерийг явахыг хүлээнгээ машиндаа унтчихсан байсан оюуны сэрж түүнийг байхгүй байгааг хараад гэртээ ордог. Ажлаас гарах өргөдлөө бэлдсэн оюунытой ажлынхны газрын эмэгтэй ярилцахдаа ажил дээр Ким менежер тэр хоёрыг учиртай болсон талаар цуу гарсан бас Ким менежерийн утас нь унтарчихсан холбогдохгүй байгаа тухай хэлдэг. Хэд хоногийн дараа ажлынхны газрын удирдах албаны хүн түүнийг дуудаж Ким менежерийг ирэхгүй байгаа асуудлаас болж оюуныг хэд хоног ажил дээр ирээд хэрэггүйгээд зайнаас ажиллахыг хүсдэг. Гэтэл оройн Ким менежерийн алга болсон асуудлаар цагдаагийн газраас түнтэй мөрдөгч холбогдсон ярилцах болно. Хэсэг хугацаанд ажил дээр очих шаардлагагүй болсон оюуны ээж дээр очихоор болдог бол хожун машинд нь орж ирэн юм хүмүүгийн ухангаа түүний жинхэнэ хаяг болох ээжийнх нь гэрийн хаягийг мэдэх болно.
Маргааш өглөө түүнийг гараад явах гэтэл бас л өнөөх машин хааж тавьсан байдаг бөгөөд утсан салсан тул хаалгыг нь тогшиж хоожоноос машинаа холдуулахыг хүснэ. Удаж гарч ирсэн хоожон машинаа холдуулалгүй тамхи хасаан зогсохдоо оюуныгоос та хаашаа явж байгаа юм? Шар тэнгисийн зүг Сосаан руу явж байна уу? За ойлголоо хэмээн хэлээд машинаа холдуулахад оюуны айх гайхах зэрэгцээд машинаа хөдөлгөн явдаг. Тэгээд ээж рүүгээ залгаж гарч байгаагаа хэлнэ. Түүний ээж дүүгийнх нь хамт амьдардаг бөгөөд дүү од онхиун нь тулааны урлагаар хичээлдэг ажилгүй нэгэн ажээ. Ээж нь дүүд нь орой ихчиж ирнэ гэртээ ирэхдээ үхрийн мах авчирээрэй гэж даалгадаг. Оюуныг замдаа явж байтал машиных нь бензин дуусч шатхан түгэх газраас бензин авч байхдаа ариун цэврийн өрөөнд нь ороод гараад ирэтэл тэнд хоожон машинда түүнийг ширтэж сууж байхыг харж бушуухан машиндаа суугаад хөдлөх бол хоожонч араас нь хөдөлж түүнийг гүйцэд төрүүлэх зэргээр хөөж уралдах ба оюуны хурдтай явж байгаад түүнийг хууран салаа зам руу орж хоожоноос салаад яагаад араас нь хөөгөөд байгаа гайхан зогсож байтал мөрдөгч түн рүү залгаж оюуны утсан автал цэнгэн дуусан унтардаг. Тэгээд явсаар гэртээ иртэл ээжийнх нь амийг боож сандалтаа хөлсөн байх бөгөөд хөлгийг нь тайлах гэж байтал араас нь хоожон гарч ирж түүнийг түлхэж унгаад хоолойг нь боох бол уяага тайлсан ээж нь хурчиж хоожонтой зууралдах үед хоожон ээжийг нь түлхэн унгаж ухаан алдуулаад тогны утсаар оюуныг алах гэж байтал дүүн орж ирж хоожооны толгойг шилээр цохиж унгаад босч ирээд дайрахт нь 3 удаа илэгдэн хавирч унган толгоор нь өшөглөн ухаан алдуулдаг. Тэгээд ээж ихч хоёртой тусалж утсаа гаргаа ирж цагдаа дуудаад эргээд тартал хоожон алга болсон байх болно. Түргэн тусламж ирж ээжийг нь аваад явах үед дүүн цуг явах бол хэргийн газарт ажилласан цагдаа нар оюуныгийн машины доороос байршил тогтоогч төхөөрөмж олдог. Дараа нь оюуны дүүгийнхээ хамт түрээсийн байрнаас юм авахар ирэх үед мөрдөгч нар дүүнээс хоожооны талаар асууж зургийг нь таниулж сансын ихнэр нь сургуу алга болоод удаж байгааг хэлж амиа алдсан байх боломжтой гэж үзэж байгаа. Эхнэрийнх нь машиныг хотоос зайдуу газраас олсон. Машинаас нь эхнэрийнх нь цус болон таны ажлын газрын ким менежерийн цус олдсон. Бид хоожооныг эрен сурвалжлах зар орон даяар тараасан тул та санаа зовох хэрэггүй гэж хэлдэг. Эмнэлгээс гарсан ээж нь маш их айснаа хэлж гуруула энэ байраа зарж сөүлд байр аваад хамтдаа хандаа цуг амьдрэ гэж гуйдаг. Мөн тулааны урлагаар хичээлдэг дүүн оюуныг бие хамгаалах хамгийн найдвартай аргуудыг зааж өгдөг бол оюуны түнд тохиолдсон энэ бүх хэрэгүүдээс болж ажлаасаа гарахар болдог. Тэгээд дүүтэйгээ цуг явж ажлаасаа өөрийн гэсэн юмнуудаа аваад явах гэж байтал машины арын тэшинд юмыг нь хийх гэж байсан. Дүүг нь хоожон цахилгаан борохоор цохиулаа ухаан алдуулж унгаад оюуныг мөн төмөр багжаар зохиж унган хоёуланг нь машинд хийн хол газар хаваачин. Ууланд булахаар нүх ухаад оюунид бүх зүйл яаж иргэснийг харж байна уу гэд амны хүлээсийг нь тайлахад оюуны танаас гуй өршөг өчтэй гэвэл хоожон чи уучлахгүй чаддаг юм байна шүү гэж хэлнэ. Энэ үед хоожооны машинаа үлдээсэн газар өөр нэг хүн машинтаа ирж зам хааж тавьсанд бухимдан харанхууд гарч идэн тусган машины жолоочийг хайж явтал гарч идэнгийн гэрэл харсан оюуныг туслаараа гэж чанга орилоход хоожон амыг нь буцааж таглаад заримдаа ганцхан буруу бүхнийг буруугаар эргүүлдэг гэж хэлж байсныг минь санаж байна уу гэд цохих гэтэл нөгөө хүний тусгах гарч идэнгийн хурц гэрэл гарч тэр хүн холоос зам дээр байгаа машин таних уу зам хагаа тавьчихсан байна гарч чаддаггүй гэж ярангаа ойртож ирснээ юу болоод байгааг харж хоожонч түүнийг зайлгээд түн рүү дайрч унган цохиж зодох үеэр оюуны хүлгээ тайлж араас нь очоод өнөх дүүгийнхээ зааж өгсөн аргаар салтаар нь өшөглөөд араас нь хоолойг нь бон ухаан алдуулж унгаана. Тэгээд нөгөө хүнээс цагдаа руу залгахыг хүсч түүнийг цагдаа дуудлага өгөх үеэр өөрөө дүүргөө очих үед хоожон ухаан орон босч ирж түн рүү дайран өсөрч ухсан нүх рүү хамтдаа унах бөгөөд оюунытай ноцолдож хамруун шороо хийж боож алах гэж байтал нөгөө хүн нуруулуун хүрзээр зохиж хоожонч түн рүү дайрч унган хоолойг нь боон алах гэж байтал оюуны араас нэрж төмөр багжаар нь толгоонд нь зохиж унгаад машинаа зогсоолд зөв тавьж бай гэж хэлдэг. Цагдаа нар ирж нөгөө хүнээс болсон хэргийн талаар мэдүүлэг авч оюуны дүүгийнхээ хамт түргэний машинаар эмнэлэг рүү хөдөлснөөр кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Энэхүү киноны талаарх мэдээлэл интернетэд тун ховор байсан нь өөрөө сонирхолтой баримт болж байна гэхэд буруудахгүй байх. Өмнө солонгосын 5 Day Judan фильм хэмээх төдийлөн олонний мэддэггүй жижиг кино продакшн компаниудын бүтээл болох энэхүү кино 2025 оны 5 дугаар сарын 21-нд нээлттэй хийсэн бөгөөд өмнө солонгосын болон олон улсын кино театруудаас ердөө $107,000 орлого олсон байна. Киноны найруулагч Сон Хён-вон өөрийн анхны бүтээл болох 2017 оны Исва хэмээх драм киногоор амжилт олж танигдж байсан уран бүтээлч бөгөөд мөн тэрээр 2007-оос 2017 оны хооронд хэд хэдэн кинонд дүр бүтээж жүжигчнэр ажиллаж байжээ. Найруулагч Сон Хён-вогийн найруулсан No Parking, Dead Again, Saigon Sunset гээд 3 кино энэ оны хавар ар араасаа нээгдэж дэлгэцнээ гарснаас
No Parking хэмээх уг кино дажгүй амжилт үзүүлээд байгаа аж. Энэхүү та бүхэндээ өнөөдөр Өмнөд Солонгосын 2025 оны Жуча гүмжи буюу зогсоол тавихыг хориглон нэмэх гэмтэрэг трейлер төрөл жанрын шинэ кино хүргэлээ. Эх 7 хоногт мөн 2025 онд гарсан 2 кино хүрэх болно. Биднийг дэмжиж subscribe хийж, комент хэсэгт сэтгэлдээ хаваалцаж, мөн лайк тавчиг дарж байгаа та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногт шинэ бичлэгээр уулзъя.